За 2 дугаар лекцэнд оръё. За эхний лекцээр бид нэр кейж векторын тухай сайхан үзсэн. За 2 дугаар лекцэн дээр одоо энэ кейж векторыг өргөдөхөд энэ матрицын тухай үзэх хэрэгтэй байгаамаа. За энийг зарим хүмүүс шугамаа айлгуур гэдэг хичээл дээр үзсэн байгаа. За үзээгүй байсан ч болно. Энэ хичээлийг анханаас нь сайхан хэлээд өгье гэж ингэж боддог гэж. За энэ матриц бол манай квант механикийн маш чухал зүйл байдаг. Тийм ч учраас заримдаа квант механикийг матриц механик гэж нэрлэдэг тохиолдол бас байна. За энийг оруулахын тулд хэдүүлээ мэддэг юм систем тэгшдэг авч үзье. За 2x1 дээр нэмэх нь x2 тэнцүү 8, сөрөг 4 x1 дээр нэмэх нь 5 x2 тэнцүү сөрөг 2 гэсэн. За ийм систем тэгшдэг хэдүүлээ сонирхоод үзье. За энийг хэдүүлээ нөгөө ирэмблэгдсэн тооныхоо хэлбэрт оруулаад бичье. За тэхийн тулд одоо энэ 8 ба сөрөг 2-ыг жишээлбэл энд нь би 8 ба одоо сөрөг 2 гээд ирэмблэгдсэн тоо хэлбэртэй ингэ бичээд 8 ба сөрөг 2 тэнцүү. За одоо энд юу болох вэ гэхээр x1 x2-ыг олох гэж штэ үл мэдэгдэгч. Тийм учраас олгож байгаа зүйлээ би бас x1 ба x2 гээд ингэ бичээд x1 ба x2. Тэгэхээр энэ бид нар нөгөө кейж вектор хэлбэртэй бичих чинь гэсэн үг. За тэгхийн бол одоо энэ тэгшдэглийг бичихэд бид нэр x1 2-ын өмнөх энэ 4 коэффициент байна. За энэ эхлээд x1 дараа нь x2 байгаа юм чинь 4 коэффициент гэсэн бас сайхан ирэмблээд эхлээд x1-үүдийн жагсаагаа дараа нь x2-ын жагсааж агаад яг энэ ирэмблэгдсэн дараалалаар нь бичээдхий. Тэгэхээр энэ 2 ба 1 гэж ингэж бичье. 2 ба 1 дараа нь сөрөг 4 ба 5 гээд сөрөг 4 ба 5 гээд ингэж бичиж. За энийг 40 4 ба 5 гэ. Тэгээд ийм бас ирэмблэгдсэн тоо гарна гэж. За тэгээд одоо энэ хоёрын хооронд юу хийх вэ гэхээр энэ x1 x2 ба энэ хоёр тооны хооронд энийг буцааж бичдэг үйлдэл гэж тодорхойлж тэргээ жижигхэн бөөргөө тэмдэгээр тэмдэглэж. За ийм шин тэмдэглэгээр тэмдэглээд бичих юм бол энэ бидний нөгөө кейж векторын тэмдэглэгээтэй их төсөөтэй санагдаж штэ. За жишээлбэл энийг одоо бид нэр x гээд ингэ бичиж x гэдэг нэг төлөв байдал байна. X гэдэг нэг төлөв байдал. За одоо энийг би мэдэхгүй байлаа гэхэд за ямар нэгэн одоо юу гэдгийг y гэдэг төлөв гэж үзье. Y нэг нь 8, y2 нь сөрөг 2 гэж үзье. За тэгвэл энэ тоог энэ бас ирэмблэгдсэн тоо байна. 2 ба 1 сөрөг 4 ба 5. За энэ тоог бид нар гол төлөв том үсгээр тэмдэглээд за m гэдэг ингээд тэмдэглэж. Ямар ч үсгээр тэмдэглэж болно. m. За m гэдэг нь бол энэ матриц гэсэн үг ээ. Матриц. Матриц гэдэг бол ерөөсөө ийм дөрвөлжсэн хэлбэртэй тоо гэлж байгаа юм. Энд би одоо ямар тоо бичиж өгөхөр нэг тоо бичээд бас нэг тоо бичээд за энд нэг тоо бичээд энд нэг тоо бичлээ ч гэдэг юм уу. Яг ингээд иймэрхүү бичсэн ч болно. Одоо иймэрхүү хэлбэртэй ингээд ирэмблээд бичих юм бол энэ тоог энэ бол энэ дөрвөлжлөн бичигдсэн тоо буюу матрасан тоо гэж ийм тоо гэлж байгаа юм. Ер нь энэ матрикс гэдэг энэ бол яг манайхны нөгөө бие намрын хичээл дээр үздэг энэ матрас гэсэн үг шүү дээ. Энэ matrices гэдэг ингээд олон тоон дээр matrices гэж ингэж үчин нэг тоон дээр matrix гэж ингэж уншина. За манайх кириллээр бол матриц гэж уншдаг шүү дээ. Энэ бол ерөөсөө ийм дөрвөлжин гэсэн үг. Энэ дотор нь одоо ингээд хэдэн тооч байж болно. Гэхдээ яг адилхан байна. За ийм матрицын хэлбэртэй бичиж байгаа. Матрицын тоо гээд за ийм тоог бол том m-ээр тэмдэглэдэг. За энийг ч гэсэн бид нэр бас дөрвөлжсөн тоо гэж ингэж үзэж болох нь шүү дээ. Бас нэг матрицын. Тэгэхээр манай энэ кейж вектор бол матрицын нэг хэлбэр байсан юм аа гэж өнөөдөр өргөдгөж үзэж байгаа юм аа. Тэгээ одоо энэ систем тэгшдэглийг бид нэр энэс бас ийм хэлбэрээр бичнэ. За энэ дээр бол энэ m гэдэг матриц маань ямар тоо болж ийнө вэ гэхээр за m гэдэг матрицын тоо буюу дөрвөлжлөн эмгэгдсэн тоо бол манай ёсоор 2 ба 1 сөрөг 4 ба 5 гэдэг. За ийм зүйл болж. За ийм хэлбэртэй тоог дөрвөлжлөн жагссан тоо буюу матрицын тоо, хайрцаглан жагссан тоо буюу жагсаасан тоо буюу матриц гэж ингэж нэрлэдэг юм аа. За одоо энэ тэмдэглэгийг бид нэр тохиролцоо гэж үзье. Энэ хоёрын хооронд зүгээр л ингээл нэг утгатай тохиръя гэж. Хэрвээ систем тэгшгээд бичигдсэн байвал тэрийг ийм хэлбэртэй бичье. Ийм хэлбэртэй бичигдсэн байвал буцаад систем тэгшдэг хэлбэрт оруулж бичье гэж ингэ тохирох хэрэгтэй. За энэ тохиролцооноос харах юм бол одоо эндээс энийг яаж бичиж гэнэ вэ гэхээр энэ 2x гэж нэг 2x1 гэж уншигдж байна. 2x1 дараа нь x2 гэдэг нь 1x2 гэж ингэж уншигдана. 1x2 гэж ингэж уншигдана.
Тэгэхээр яаж ийн вэхээр энэ хоёрыг x1-ээр үржээд нэгийг x2-оор үржиж чинь. Тэрийг яаж бичих вэ гэхээр ингэж тасалж авчихад бичих юм бол энэ 2/1 гэдэг тоо ба x1 x2 гэдэг тооны бас хосрог зүрийн хэлбэр байна. Энэ хоёрыг үржээд нэмэх нь энэ хоёрыг нэмж шүү дээ. Тэгээд энэ дээр бичих нь байна. Хосрог зүрийн хэлбэрийг дараачих нь мөн ялгаагүй ингэж харах юм бол энэ 4/x1 гэдэг хосыг энийг 5/x2 гэдэг энэ хостоо нь үржүүлэх нь шүү дээ. За тэгээд энэ дээр бид нар одоо нэр томьёо хэрэгэлдэг. Нэр томьёо. Тэгэхээр энэ матрицын хэлбэртэй энэ тоог ерөнхийдөө хэрвээ ингэж уншиж байвал энийг мөр багна гэдэг. Багна. Нэг багна, бас нэг багна гэж ингэж уншина. Энийг 1-р багна, 2-р багна, 3-р багна гэж ингэж уншина. Энэ тоогоо ингэж харах юм бол одоо энд ингээд жишээлбэл ийм 3 тоо бичигдсэн байлаа гэхэд ийм матрицын тоо. За энийг бол 1-р мөр гэж уншина. Ингэж мөр. Энийг бол мөр. За энийг бас юу гэж унших вэ гэхээр мөр гэж ингэж уншина. 1-р мөр, 2-р мөр, 3-р мөр. 1-р багна, 2-р багна, 3-р багна. За жишээлбэл манай энэ тоо бол 1-р мөр, 2-р мөр, 1-р багна, 2-р багна. 2 мөр, 2 багантай тоо байна гэж ингэж унших нь байна. Манай нэрмлэгдсэн тоо бол анх үзчихээс энэ тоо бол 2 мөр, 1 багантай тоо байна. 2 мөр. За энэ тоо бол яаж ийн вэхээр зэрэг 2 мөр, 3 багантай тоо байна. За тэгээд мөр багны дарааллыг бас ирэмбэлнэ гэдэг чинь бас л мөр багнаар нь ирэмбэлдэг. Бид нар өмнө нь нөгөө эхлээд хэвтээ дараа нь босоо гэж үзчихсэн шүү дээ. Тэр дүрэн бас энд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл эхлээд хэвтээ дараа нь босоо гэдэг нь эхлээд хэвтээ буюу мөрийг дараа нь босоо буюу багныг тэмдэглэдэг ясан бас байна. Эхлээд мөрийг дараа нь багныг. Тэгээ энэ тоог яаж тэмдэглэдэг вэ гэхээр заримдаа энэ матрицын энэ тоонуудыг элемент гэдэг шүү дээ. Энэ матрицын энэ элементүүдийг за энэ 2 гэдэг бол 1-р мөрийн 1-р багны тоо гээд тэгээ жижиг m үсгээр 1-р мөрийн 1-р багны тоо гэж ингэж бичдэг. За энэ болохоор 1-р мөрийн 2-р баганд харгалздаг тоо учраас 1-р мөрийн 2 дахь баганд гэж. Хамгийн эхлээд мөрийг бичиж байна. Эхлээд хэвтээ мөрийн дараа нь багны. За тэгвэл энэ сөрөг дөрөв гэдэг бол 2-р мөрийн тоонууд байна. 2-р бүгний 1-р тоо. Дараачих нь 5 бол 2-р мөрийн 2-р тоо гэж. За ингэж бичдэг. За энэ үед бол хамгийн ихнийх нь мөр гэж уншигдана. Жишээлбэл m гэдэг матриц байлаа гэхэд түүнийг матрицын элементүүдээр нь илэрхийлж болох нь байна. MEG. Тэгэхээр хамгийн ихнийх нь бол юу байх вэ гэхээр ихнийх нь бол эхлээд хэвтээ буюу мөр. Дараачих нь юу байна вэ гэхээр 2 дахь индекс нь болохоор босоо буюу багна гэж. Тэгэд манай нөгөө дүрм эхлээд хэвтээ дараа нь босоо гэдэг энэ дүрм бол сайхан биелж байна. За тэгвэл одоо энэ үрживрийг хэдүүлээ сонирхъя. Энэ бол эхлээд мөр хамгийн ихнийх нь мөрийн сонирхъя. Энд бол 2 мөр байна. 2 мөр. За дараачих нь хэдүүлээ багныг сонирхъя. Энд бол 1 багна байна. Ингээ 1 багна. За тэгвэл одоо бид нэр энэ тоог яаж олж болж ийн үү гэхээр энэ илэрхийллийг ч гэсэн би 2 хэлбэртэй гэж бичиж болно. Ирэмблэгдсэн тоотоо. Энэ бол нэг ирэмблэгдсэн тоо шүү дээ. Тийм учраас энийг би 8/2 гэдэг ингээ биччихье. 8/2. За энэ ч гэсэн бас нэг ирэмблэгдсэн тоо гэдээ бичье. Энийг болохоор 2x1 дээр нэмэх нь за 1x2 гэдэг ингээ биччихье. Сөрөг 4x1 дээр нэмэх нь 5x2 гэдэг ингээ биччихье. Тэгэхээр энэ 2 ирэмблэгдсэн тоо гэж тэмдэглэж болно. Яагаад гэвэл энэ 2 тоо зэрэг тэнцүү байхын тулд энэ 2 тэнцүү эхний тоотойгоо тэнцүү 2 дахь тоотойгоо 2 дугаар тоотойгоо нэгэн зэрэг тэнцүү гэж энүүнтэй эквивалент бичигдэж шүү дээ. За нөгөө талаас энэ бичдгийг яаж олов гэхээр энэ бол хос үржүүрүүд байсан байна. Юуны хос үржүүрүү гэхээр эхнийх нь болохоор 1-р мөр ба энэ багны хос үржүүр 2x1 дээр нэмэх нь 1x2. За дараачих нь бол 2-р багны тоог болохоор 2-р мөрийн тоог болохоор эхний 2-р мөрийг энэ багнаар үржсэн байна. Тийм учраас энэ мөр багны хос үржүүр байна. Сөрөг 4x1 нэмэх нь 5x2 гэж. Тэгээд нөгөө эхлээд хэвтээ дараа нь босоо гэдэг ийм дүрэн бол сайхан биелж штэ. За тэгээд энэ үйлдэлийг бас ингэж тодорхойлж болох нэ. Эхлээд мөр ба багнаар нь үржүүлдэг. Мөр ба багнаар нь үржүүлдэг гэдэг. За ийм дүрэн байдаг.
За энэ дүрмийг жишээлбэл өөр жишээнүүд дасгал аваад хийж үзье. За хэдүүлээ зүгээр үсгэн дасгал аваад хийж үзье. За А1-1, А1-2. Нэгдүгээр мөр учраас эхнийх нь 1 гэж бичнэ. Тэгээд нэгдүгээр тоо, хоёрдугаар тоо. За хоёрдугаар мөрний нэгдүгээр тоо, хоёрдугаар мөрний хоёрдугаар тоо гэж. За ингээд нэг ийм матрицын хэлбэртэй тоо авъя. За үүнийг дот нэг үйлдэлгий. За үүн дээр одоо за x 1 ба x 2 гэдэг ийм тоогоор одоо үйлдэлгий гэж. Энэ үйлдэл. За энэ бол ямар үйлдэл вэ гэхээр эхний мөрийг мөр багны хос үржүүрийн хэлбэр. За одоо энэ бол юу гарах вэ гэхээр нэг мөр байна, хоёр мөр байна. Ингээ хоёр мөртөө эхнийх нь мөрийг тоолно, хоёр дахь нь багны тоолно, нэг багантай. Тэгэхээр хоёр мөртөө нэг багантай гэвэл ийм тоо үүснэ гэсэн үг. Ийм тоо. За одоо энийг яаж болох вэ гэхээр саяын хэлсэн ёсоор хос үржүүрийн хэлбэр. За энэ хоёрыг үржүүлээ. A1-1 x1 нэмэх нь A1-2 x2. A1-1 x1 нэмэх нь A1-2 x2 гэж. x2. За дараачих нь хоёрдугаар мөр энэ багны үржүүр учраас A2-1 x1 энэ хоёрыг хос үржиж чинь. Нэмэх нь энэ хоёрыг хос. Нэмэх нь A2-2 x2 гэж. За ингэж хийх нэ. Ингэж хийх нэ. За дахиад жишээлбэл өөр дасгал хийгээд үзье. Өөр. За бичиж амархан гэж зүгээр янз бүрийн үсгээр хийсэн ч болно. За би өөр нэг матриц сонирхоод үзье. За A, B, C, D, E, F. За G, H, за K гэдэг юм уу? Бичгээд амархан. За ингээд за эхний юугаар нь хийгүүд. Хоёроор нь. Заавал энэ квадраттай холбоо. За ийм нэг матриц сонирхоод энийг үржүүлье гэж. За тэгэхээр энийг юугаар үржүүлж болох вэ гэхээр хос үржүүр учраас эхлээ мөрийг багнаар үржинэ. Тэгэхээр энэ мөрөнд 1 2 3 тоо байгаа учраас энд хосоор нь үржихийн тулд доош нь 3 тоо бичигдэх ёстой. 3 тоо. За тэр 3-ыг x y z гэдэг ингэ бичиж. X y z. За одоо дахиад үржүүлсэн ч болно. За одоохондоо хэлбэр гэдэг энэгээр сонирхоод үзье. Тэгэхээр энд 3 байна. Энэ мөр 3 тоо. Энэ 3 тоо учраас хос үржүүр зохиож болно. Тэгээ эхний мөрөнд бичнэ. Нэг мөрөнд. Тэгэхээр энэ нэг мөр энэ тоо гарна. Энэ хос үржүүрээс дараагийн мөрөнд хос үржүүрээ дахиад нэг тоо гарна. Тэгэхээр ийм хоёр тоо гарах нь шүү дээ. За үржүүллээ. Хос AX нэмэх нь BY нэмэх нь CZ. Окей. За дараачих нь хоёрдугаар мөрөнд бичнэ. Хоёрдугаар мөрийг энэ багнаар үржихээр DX нэмэх нь YY нэмэх нь FZ гэдэг юм. За ингэж бичих гэнэ. Дахиад мөрийг багнаар үржүүлж шээ. Мөрийг багнаар. За дахиад өөр дасгал аваад үзье. Жишээлбэл за A, B, C, D, E, F, за G, H, за K гэж. За энийг за одоо энэ яа нөхөр мөр байна. За 3 мөр байна. Нэг мөрөнд 3 элементтэй байна. Тийм учраас энийг доошоо 3 элементээс тогтсон багнуудаар үржинэ. Тийм баг нь хийж байж болно. За жишээлбэл би одоо x1 y1 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 z1 гэжээ. y1 z1. За хамаалга дахиад x2 y2 z2 гээд. За одоо ингэ сонирхоод үзье. За тэгээд эхлээд юугаа тоолох нь шүү дээ. Хэдэн мөр байна уу? Хэдэн баг нь байна уу? За энэ манай энд 3 мөр байна. Ингээ ялгаадахыг 2 баг нь байна. Тэгэхээр энэ ардталт нь хэдэн тоо гарах вэ гэхээр 3 мөртөө эхлээд мөрийн тоолно. Дараа нь багны тоолно. 2 багантай тоо гарах нэ. 3 мөртөө 2 багантай тоо. Ийм тоо. Энд нэг тоо, энд нэг тоо. За дахиад 3 мөртөө энд нэг тоо ингээд ийм тоо гарах нь шүү дээ. Ингээд 3 мөртөө 2 багантай ийм тоо олдно гэж.
За одоо энийг хэдүүл олж үзье. Тэгэхээр энэ нэгдүгээр багны тоог яаж олох вэ гэхээр нэгдүгээр багны хос үрдүрийн нийлбэр хоо үүний. Тэгэхээр А Y1 за нэмэх нь B Y1 за нэмэх нь C Z1 гэсэн. За ийм тоо гарах. За таслал тавиа заагалчи. За дараачих нь нэгдүгээр мөр хоёрдугаар багны тоо. Нэгдүгээр мөр хоёрдугаар багны тоо гэхээр нэгдүгээр мөр ба хоёрдугаар багны хос үржүүрийн нийлбэр AX2 нэмэх нь BY2 нэмэх нь CZ2 гэж. За ингэж хийж. За үүнтэй адилханаар хоёрдугаар мөр нэгдүгээр багны тоо нь хоёрдугаар мөр ба нэгдүгээр багны хос үржүүр. За тэгэхээр зэрэг D Y1 энэ хосоор нь үржүүлнэ. Y2 Y1 за нэмэх нь F Z1. За хоёрдугаар мөр хоёрдугаар баг нь гэхээр D Y2 Y2 F Z2. За 3 дугаар мөр 1 дугаар багны тоо. 3 дугаар мөр 1 дугаар баган дээр байх тоо нь GX1. GX1 нэмэх нь HY1 нэмэх нь KZ1. За одоо юу болж юу гэхээр 3 дугаар мөр 2 дугаар багны тоог олохдоо эхний 3 дугаар мөрийг дараагийн 2 дугаар багнаар хос үржүүр зохиож олно. GX2 GX2 за нэмэх нь HY2 за нэмэх нь KZ2 гэж. За ингэж хийдэг. Тэгэхээр энэ бол үйлдэл байна. Энэ үйлдэл. За энэ үйлдлийг заримдаа бид нар яг хоёр ирэмлэгдсэн тоо өгөөд нэг ирэмлэгдсэн тоо зохиодог ийм үйлдэл. Энэ үйлдлийг заримдаа бид нар энэ хайрцаглан ирэмлэгдсэн тоо буюу нэг матриц мөн өөр янзаар хайрцаглан ирэмлэгдсэн тоо буюу өөр нэг матриц хоёр матрицын хоорондох үржих үйлдэл гэж ингэж нэрлэдэг. Ер нь бол үржих гэдэг бол product гэсэн үг. Product энэ үйлдэлийг бол бид нар product гэдэг үгийг би өмнө нь хэлжсэн. Энэ бол үрдэн гэсэн үг. Энэ үйлдэлийн үрдэн. Энэ ийм үйлдэл хийлээ. Энэ нэг ийм үйлдэл зохиолоо, ийм үйлдэл хийлээ. Энэ үйлдэлийн үрдэнд бас нэг матриц гарч ийна гэдэг. За энийг манайхан бол үржүүр гэж ингэж нэрлэдэг байдаг. Тийм учраас хоёр матрицын үржүүр гэж нэрлж болдог байх нэ. За үржүүрийг бол ингэж тодорхойлдог. За тэгээд эхний хэсэг бол болж байгаа юм. Дахиад тоомлоод хэлэх юм бол бид нар ер нь бол яг ганц систем тэгштгэл гэлгүй өөр газараас гарч ирдэг. Гэхдээ нэг систем тэгшгэлтэй холбоотой ойлгож болно. Систем тэгшгэлийг ингэж бичих юм бол их амархан болдог. Энэ ирэмлэгдсэн тоон хэлбэрээр бичих юм бол амархан болдог байх нэ гэж. За тэгээ манай K вектор бол энэ баган матриц байсан ба шүү дээ. Ганцхан баган матриц байсан байна гэж. Ингэж ойлгох хэрэгтэй. За энэ нэг векторыг нөгөө векторт нэг векторыг өгөөд түүнийг хувиргаад өөр вектор гаргаж ийн гэж үздэг. Тийм учраас энийг заримдаа хувиргалтын матриц гэж нэрлэж болно. Энэ матриц бол үйлдэл байж болно. Нэг векторыг нөгөө векторт хувиргадаг, үйлдлийг илэрхийлдэг хэмжигдэхүүн байж болно. За эсвэл зүгээр энэ матрицыг матрасан тоо буюу хайрцаглан ирэмлэгдсэн тоо дөрвөлжлэн бичсэн тоо гэж ингэж нэрлэж болох нэ гэж. За ийм үед яах вэ гэхээр матрицыг эхлээд мөр тоолно. Энэ хэвтэйг нь мөр гэж ингэж нэрлэнэ. Мөр. За энэ босоог нь багнаг нь. Тэгээд эхлээд хэвтээд дараа нь босоо буюу мөр багна гэдэг дараад бол маш чухал байдаг. Мөр багна. Ямар нэгэн матрицын элемент энэ доторх энэ гишүүдийг элемент гэнэ. 2 1 5 гэдэг. Энэ элементүүдийг энэ индексээр тэмдэглэн эхлээд хэдугаар мөрөнд байгаа юм. И-дугаар мөрөнд байгаа, хэдугаар баганд байгаа юм. Ж-дугаар баганд байгаа гэж ингэж нэрлэдэг байх нэ. Жишээлбэл энэ бол 2 дугаар мөрний эхний багны тоо гэж ингэж ойлгох нь байна. За энийг бол 1 дугаар мөрний 2 дугаар багны тоо гэж ингэж ойлгох нь шүү дээ. За ингэж тэмдэглэх ёсон байна. За заримдаа зүгээр энэ мөр багнуудаар өөр жирийн үсгнүүдээр жирийн тоогоор орлуулаад бичдэгч явдал байна. За энэ дээр дахиад нэг юм харахад энэ яг бүтэн хайрцаглагдсан байх хэвээр. Энд аль нэг нь дутуу байж болохгүй. Дутуу байлаа гэхэд тэрийг голдуу тэгээр бид нэр тэг тавиад тэгшилтийг байх нь шүү дээ.
дутуу байж болохгүй. Яг энэ бүтэн харьцлагдсан байна гэж. За энэ матриц дээр маш чухал үйлдэл энэ бол юу гэхээр зэрэг хоёр матрицыг үржих үйлдэл буюу юм дот үйлдэл энэ бөөрөнхий үйлдэл. За энэ бол манай нөгөө хос үржүүрийн нийлбэрийг өргөдгөж байгаа. Нэг талаас энэ дандаа хоо үүний явж байна. Хоо үүний энэ хоёрыг үржихээр мөрийг багнаар хос үржээд байна. Мөрийг багнаар. Тэгээд олон мөр олон багнаага учраас харгалзах мөр баган дээр найчж бичдэг. Жишээлбэл энийг яаж олох вэ гэхээр за энийг харъя. 3 мөртөө 2 багантай тоо байна. Энэ 2 дугаар мөрний жишээлбэл 2 дугаар баганы тоо байна. Тэгвэл энийг яаж олох вэ гэхээр 2 дугаар мөрийг 2 дугаар багнаар хос үржүүлж олно гэж. За жишээлбэл энийг яаж олох вэ гэхээр энэ 3 дугаар мөрний 1 дугаар баганд харгалзах тоо байна. Тийм учраас энэний 3 дугаар мөрийг 1 дугаар багнаар хос үржүүлж олно гэж. Тийм учраас манай энэ үйлдэл бол түрүүний бидний үзсэн хос үржүүрийн нийлбэрийг хэрэгэлдэг. За ийм зүйл байх нэ. За энийг бол тохиролцоо гэд ингээд ойлгож болно, дүрм гэд ойлгож болно. Чухам яагаад ингэж үржигдэж байгаа тухай бас нэг сайхан хичээл байгаа. Тэрийг үзээрэй хүүхдүүд. Тэрийг үзээрэй. За тэгээд лекцийн эхний хэсэг бол ингэ болж байна. За лекцийн дараагийн хэсэгт оръё. За сая үтсэн зүйлээ нэг тоомлоод хэлээдгий. Бидний энэ систем тэгшиглийг энэ эвтэйхэн шиг ингээд ирэмлэгдсэн тоон хэлбэртэйгээр бичих юм дасгал үзлээ. Энэ хоёрын орн нэг утгатай байна гэд. За дараа нь юу үзүү гэхээр зэрэг энэ бол одоо манай ирэмлэгдсэн тоо юу матриц, дөрвөлжлэн ирэмлэгдсэн тоо юу матрикс. Хоёр матрицын үржүүрийн тухай үзлээ. Үржүүр ихээр мөрийг багнаар үржүүл. 1 дугаар үрийг 1 дугаар багнаар үржиж энд тавилаа. Энэ мөрийг энэ багнаар хос үржээд энд тавилаа гэд. Тэгээ одоо энэ хоёр тэнцүү гэсэн үг. За энэ бол юу гэсэн үг гэхээр хоёр ирэмлэгдсэн тоо хоорондоо тэнцүү гэсэн үг. Энэ нэг ирэмлэгдсэн тоо эхний тоо нь эхний тоотой тэнцүү, хоёр дахь тоо нь хоёр дахь тоотойгоо нэгэн зэрэг тэнцүү гэж хэлэхээр энэ систем тэгштгэл гарч байгаа. За тэгээд бид нэр энэ систем тэгштэглийг ерөнхийдөө матриц хэлбэртэй буюу Кэж векторынхаа аргаар ийм хэлбэртэй бичиж болно гэж. За ингэж үзэж байгаа. За энэ бол юу болж ийнө вэ гэхээр x гэдэг нэг ирэмлэгдсэн тоо. За би энийг y гэж тэмдэглэжлээ. Энэ бас нэг Кэж вектор. За тэгвэл m гэдэг бол ийм матрицтай холбоотой байна. За энийг бол бид нар заримдаа үржих үйлдэл гэж хэлж болно. Эсвэл энэ вектор дээр хийж байгаа ямар нэгэн үйлдэл гэж тодорхойлдог гэж. За ийм зүйлийг үзэж байгаа. За одоо энэ эндээс хэдүүлээ энэ матрицтай холбоотой чухал хэдэн шин чанаруудыг үзье гэж байна. За одоо энэ хоёр тэнцүү гэдгийг дахиад бичье. Энэ бол ямар нэгэн тоо Кэж вектор. Тийм учраас энийг би A1 A2 гэж. Энэ бас нэг тоо B1 B2 гэж. Тэгэхээр бид нарт ерөнхийдөө ийм хэлбэр гарч ирж байна. За A1 A2 гэдэг ийм ирэмлэгдсэн тоо он хэрвээ B1 B2 гэдэгтэйгээ тэнцүү байх юм бол энэ хоёр ирэмлэгдсэн тоо тэнцүү гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр A1 нь B1-тэйгээ тэнцүү, A2 нь B2-тэйгээ нэгэн зэрэг тэнцүү байх ёстой. Тийм учраас энэ бол A1 тэнцүү B1 мөн A2 тэнцүү B2 гэж нэгэн зэрэг тэнцүү гэсэн системийн хаалт орно. За энэ бол систем тэгштэглийг бичдэг ирэмлэгдсэн тооны хэлбэр байх нь шүү дээ. За энийг бас заримдаа бид нар яаж бичиж болох вэ гэхээр ингэж бичиж болно. Энэ бол A гэдэг Кэж вектор байна. A гэдэг Кэж вектор. За би A гэж тэмдэглэчихье. За энэ болохоор B гэдэг Кэж вектор байна гэх. Тэгэхээр энийг заримдаа бид нар хоёр Кэж вектор тэнцүү гэдэг маань энүүнтэй ижилхэн гэсэн үг, энүүнтэй ижилхэн гэсэн үг, эсвэл энэ систем тэгштгэл гэж ойлгож байна. Тийм учраас систем тэгштэглийг бид нар Кэж векторээр бичиж байгаа хэлбэрээ гэж ингэж ойлгож болох нэ гэж ингэж ойлгоо. За энийг өргөдөх юм бол өргөдөхөд үзье. Жишээлбэл одоо арай өөр матриц байна. Энэ одоо хоёр энийг бол одоо баган матриц гэж ойлгож байна энэ Кэж векторыг. За тэгвэл одоо m гэдэг ямар нэгэн матриц n гэдэг матриц хоорондоо тэнцүү гэвэл юу гэсэн үг вэ? За би хамгийн хялбарханаар нь бичье. m1-1 m1-2 m2-1 m2-2 гэж. За ингэж бичье. Хамгийн хялбархан матриц 2-ыг харьцах нь 2 гэдэг хэмжээтэй. За тэгвэл тэнцүү гэвэл яг адилхан байх ёстой шүү дээ. n1-1 n1-2 n2-1 n2-2. Энэ хоёр ижил байна гэдэг чинь энэ хоёр ижилхэн, эхний хоёр элемент. Энэ хоёрыг ижилхэн, энэ хоёр ижилхэн, энэ хоёр ижилхэн байна. За энэ хоёр ижил гэдэг чинь юу гэсэн үг вэхээр
M I дугаар мөр G дугаар багны элемент нь N-ийн I дугаар мөр G дугаар багны элементүүдтэй ижилхэн байна гэж. За ийм чухал дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр энийг бид нэр юу гэж бичэх вэ гэхээр хоёр матриц хоорондоо яг ижил тэнцүү гэдэг маань энэ хоёр матрицын мөрийн та багны та ижил байхаас гадна харгалзах элементүүд нь хоорондоо яг тэнцүү байна гэж. Тийм учраас I ба G дугаар мөрийн элементүүд нь хоорондоо тэнцүү байна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр заримдаа бид нэр эндээс юу гэж хэлэх вэ гэхээр буцаагаад хэрэг хоёр матрицын харгалзах мөрийн элементүүд нь тэнцүү байх юм бол энэ M-нд харгалздаг M матриц за N-I гэдэг мөрийн элементүүдээс тогтох N матриц хоёр бол хоорондоо эквивалент байна гэж. За энэ бол нэлээд их хэрэглэгдэх чухал дүрм. Заримдаа бид энэ матрицыг эквивалентийг олохдоо элементүүдийнх нь эквивалент чанарыг ашиглаж олох нь шүү дээ. Элементүүд нь эквивалент байх юм бол тэнцүү байх юм бол матриц нь хоорондоо тэнцүү байна гэсэн ийм дүрм гарнаа. За энийг ингэж өргөдгөж үзэж болно. За дахиад өргөдгөх бас гоё зүйл байна. За бид нэр эрэмлэгдсэн тоо буюу K вектор дээрээ энэ чанарыг мэддэг. Хоёр тоог хооронд нэмэх юм бол яг ижилхэн хоёр тоог нэмэх юм бол за B1 B2 гэж. За энийг нэмэхдээ бид нар ямар дүрм баримталдаг вэ гэхээр харгалзах гишүүнүүдийг нэмдэг. A1 дээр нэмэх нь B1, A2 дээр нэмэх нь B2 гэж. За ингэж нэмдэгээ бол санаж байгаа. За тэрнээс гадна тоогоор үржүүлдэг бас нэг чанар байдаг шүү дээ. Энэ хоёр чанарыг бол бид нэр хамтдаа авч үздэг. A1, A2-ыг тоогоор үржүүлэхдээ элемент бүрийн тэр лямбда гэдэг тоогоор үржин. Лямбда A1, лямбда A2 гэдэг. Ийм чанарыг бид нар өмнө үзсэн байгаа. За энэ бол хэрвээ энийг би баган матриц гэдээ үзэх юм бол энэ матрицын ерөнхий чанарын тухайн тохиолдолд байсан гэж ингэж үзнэ. Өөрөөр хэлбэл энэ чанарыг би матриц дээр өргөдгөж болно гэж. За энийг өргөдгөөд бичиж. Энэ бол баг ойлгомжтой байна. За А гэдэг матрицыг авъя. За A1-1, A1-2. За хамгийн амархан гээд квадрат матрицаа авчи. A2-1, A2-2 гэдэг матриц дээр нэмэх нь за яг адилхан хэмжээтэй матриц нэмэгдэх ёстой. Тийм учраас B1-1, B1-2, B2-1, B2-2 гэсэн. За яг адилхан мөртөө адилхан багантай матриц нэмэгдэнэ. Яагаад гэвэл элементүүд нь харгалж байгаа хэвээр. Одоо энийг нэмэхээр харгалзах элементүүдийг нэмнэ. Нэгийн нэг дээр нэгийн нэгүүдийг нэмнэ. Тийм учраас A1-1 дээр нэмэх нь B1-1. За одоо энэ хоёр элементийг нэмнэ. A1-2 дээр нэмэх нь B1-2. A2-1 дээр нэмэх нь B2-1. A2-2 дээр нэмэх нь B2-2 гэж. За ингэж бичих нэ гэж. Ингэж бичих нь байна. За лямбдаг бас өргөдгөө. Энэ бас л матрицын тухайн тохиолдолд баган матриц гэж үзвэл за би дараагийн арай нэг дэлгэрэнгүй квадрат матриц сонирхъя. A1-2 шүү sorry. 1-2, A2-1, A2-2 гэдэг ийм матрицыг би ямар нэгэн тоогоор үржүүлэх юм бол яах ёстой вэ гэхээр элемент бүрийг үржүүлнэ. Өөрөөр хэлбэл лямбда A1-1, лямбда A1-2, лямбда A2-1, лямбда A2-2 гэж. За ингэж өргөдөх нэ. Тэгэхээр манайх энэ өмнө энийг үтсэн энийг шугамын шинж гэж ингэж хэлжсэн. Энэ хоёр шинжээ матриц дээр бас ингэж өргөдгөж болдог байх нь шүү дээ. Матриц дээр ингэж өргөдгөж болдог. За энэ хоёр үйлдэлийг би юунд бичих вэ гэхээр зэрэг за элементүүдээр нь бич. Өөрөөр хэлбэл хоёр матрицыг нэмнэ гэдэг чинь элементүүдийг нэмнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрвээ за би энэ дээр бичиж да. Хэрвээ А матриц дээр нэмэх нь Б матриц гээд за энэ мэн С гэдэг матриц олдож явах юм бол энийг яаж нэмж ийн вэхээр С EG дугаар элементийг олохдоо A EG-гийн элементээр нэмэх нь Б EG-гийн элементийг нэмж олно гэж. За ингэж хэлж. За ямар нэгэн А гэдэг матрицыг лямбда гэдэг тоогоор үржүүлээ. За D матриц гарлаа гэх юм бол D EG гэдэг бол юу болох вэ гэхээр лямбда A EG болно гэж. Матрицыг тоогоор үржүүлэхээр юу хийж ийн вэ гэхээр зэрэг
гишүүн болгоныг үржүүлнэ гэж. За ингэж бас бичиж болно. Энэ дүрмийг ингэж бичиж болно. За энэ бол матрицын шугамын шинж гэж ингэж нэрлэдэг. За энэ хоёрыг адилхан матриц байх хэвээр яг адилхан хэмжээтэй матрицуудыг хооронд нэмж болох нь байна. За ямар нэгэн матрицыг тоогоор үржүүлэх юм бол гишүүн тус үрийг тоогоор үржүүлж гарах нэ гэж. За уран үйлдэлийг бас хийж болно. Уран үйлдэлийг ямар нэгэн юм нийлбэрийг салгаж болно. Ингээ элементээр нь салгаж болно. Элементээр нь за бүгднгээс нь ижлэхэн тоог матрицын урд нь гаргаж болно гэж. За ийм уран үйлдэлийг бас хийж болох нэ. За одоо ингээд бид нэр матрицын хоёр матрицыг үржих үйлдэл, за хоёр матрицыг хооронд нэмэх үйлдэл, за матрицыг тоогоор үржих үйлдэл гэдэг ийм гүнзгий 3 үйлдэлийг үзлээ. За энэ дээр сайхан дасгал хийгээд үзэх хэрэгтэй. За энэ үндсэн 3 үйлдэлийг сайхан сурах хэрэгтэй хөгтүүд. За бид нар энийг хийсэн бас өөр сайхан дасгалууд бий, тэрийг хийж үзээрэй. За одоо үргэлжлүүлсэн зүйлүүдээ сайхан тоомлоод тэгээд энэ матрицын зарим чухал онцлог матриц, зарим чухал шинжүүдийг багш нь онцолж хэлж өгөөд энэ лекцээ дуусгая. За бид нэр матриц гэж юм ирэмлэгдсэн тоог хэлэх нь байна. Тэгэхээр зэрэг жишээлбэл за би M1-1 1-р мөрийн 1-р элемент, 1-2 1-р мөрийн 2-р элемент, M1-3 ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар ингээд ирэмлээд бичиж M2-1, M2-2, M2-3 гэдэг. За ингээд сайхан хайрцаглаад дөрвөлжлөөд ирэмлэсэн ийм тоог бол бид нэр матриц гэж ингэж нэрлэдэг байх нь шүү дээ. За энэ матрицыг харах юм бол энийг бол мөр гэн 1 мөр байна. Энэ бол 2 дугаар мөр, 2 мөр байна. За ингээд босоогоор нь уусахыг багна гэн 1 дугаар агна, 2 дугаар агна, 3 дугаар агна гэ. Тэгээ энэ матрицын энийг жишээлбэл бид нэр энэ элемент гэнэ. Энэ аль нэг гишүүнийг бол бид нэр элемент гэн. Жишээлбэл M-ийн E ба G дугаар элемент гэж ингэж хэлнэ. За E гэдэг нь бол дандаа мөрийг зааж байна. Эхний тоо бол эхний тоо 1 байх юм бол энэ 1 дугаар мөрийг хэлж байгаа юм. Эхний тоо нь 2 байх юм бол 2 дугаар мөрийг хэлнэ. За 2 дахь индекс нь болохоор багныг зааж байдаг G гэж. Жишээлбэл G нь 2 байх юм бол 2 дугаар багныг зааж байна. 3 гэжээвэл 3 дугаар багныг зааж байдаг. Тийм учраас энийг бол матрицын элемент гин E дугаар мөр, G дугаар баганд харгалзах элементтэй гэж ингэж нэрлэнэ. За нөгөө талаас энэ матрицын хэмжээс гэж бас ярьдаг бид нэр. За тэгэхээр зэрэг энэ матриц дээр нэг дүрм бол ерөнхий бол дүрм яваад байна. Ямар дүрм үү гэхээр эхлээд хэвтээ дараа нь босоо гэдгийн дүрм чи яг биелж яадаг. Эхлээд хэвтээ дараа нь босоо гэд. Бид нар өмнө үржихтэй ч гэсэн юм зүйл хийсэн шүү дээ. Эхлээд хэвтээ дараа нь босоо. За эхлээд хэвтээ гэдэг нь хэвтээг бол бид нар мөргөн босоо нэхэр багна гин. Тэгэхээр энэ индексийг бичгээр эхлээд хэвтээ буюу мөр, дараа нь босоо буюу багныг бичиж явах жишээтэй. За матрицын хэмжээг олохдоо ч гэсэн мөн ялгаагүй. Эхлээд хэвтээ гэдэг энэ чиглэлийг тоон, хэвтээ гэдэг нь мөр гэсэн. Хэдэн мөртэй юм? Энэ 2 мөртэй байна. За хэдэн багантай байна вөхөр энэ бол 3 багантай байна. Тийм учраас энэ матрицын хэмжээг бид нэр 2 мөр ба 3 багантай гэж ингэж бичээд 2-ыг харьцах нь 3 гэдэг матрицаа гэж ингэж ярьдаг. Энийг матрицын хэмжээ гэж ярьдаг байх нь шүү дээ. Хэмжээ гэж ярьдаг. За дараа нь одоо өөр жишээ авъя. Дахиад жишээ авъя. За энэ матрицыг бол нийт ингэж тэмдэглэхээс гадна ерөнхийдөө ямар нэгэн том үсгээр тэмдэглэдэг. Ихэвчлэн энэ хэрвээ энэ одоо элементүүд нь ижлэгэн үсгтэй байх юм бол ямар нэгэн ижил үсгээр тэмдэглэж болно. M гэдэг. За жишээлбэл хэдүүлээ нэг энгийн матриц сонирхъя. Жишээ болгоод за А гэдэг ийм матриц авъя. Хэрвээ энэ мөр багны тоо ижлэхэн байвал тэг дөрвөлжин матриц буюу квадрат матриц гэж ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл мөрийн тоо багны тооны ижлэхэн. За хэдүүлээ 2-ыг харьцах нь 2 гэдэг ийм квадрат матриц авъя. За А1-1, А1-2, А2-1, А2-2 гэдэг. За энэ бол 2 мөр 2 багантай ийм квадрат матриц. За дахиад B гэдэг матриц сонирхъя. Мөн квадрат матриц хамгийн хэлбэрхэн. За B1-1, B1-2, B2-1, B2-2 гэж. За ийм 2 квадрат матриц сонирхъё гэж. За энэ матрис дээр бид нэр хэд хэдэн үйлдэл тодорхойлсон байгаа. За хамгийн нэгдүгээрт ямарваа нэгэн матрицыг жишээлбэл тоогоор үржүүлэх үйлдэл тодорхойлсон байгаа. За жишээлбэл би лямбда А гэд
лямбда гэдэг тоогоор А гэдэг матрицыг үржүүлье гэж. За энэ бол одоо юу гарах вэ гэхээр А-та яг ижилхэн хэмжээтэй Т матриц гарна. А-та ижилхэн хэмжээтэй Т матриц гарна. Гэхдээ гишүүн болгоныг үржүүлнэ гэсэн үг. За жишээ болгоод одоо энэ дээр хийж үзье. За лямбда жишээлбэл А1-1, А1-2, А2-1, А2-2 гэлээ гэхэд бид нар яах ёстой вэ гэхээр гишүүн болгоныг лямбдагаар үржүүлнэ. Гишүүнчлэн үржүүлнэ. Лямбда А1-1 лямбдаг үржих нь А1-1 гэдэг эхний гишүүн юм байна. За дараагийн гишүүн лямбдаг үржих нь А1-2. За лямбдаг үржих нь А2-1, лямбдаг үржих нь А2-2. За энийг хийхээр зэрэг тоогоор үржүүлэхээр матрицын хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Гишүүн болгоныг үржүүлж гин. За буцаагаад бид нар юу хийж болох вэ гэхээр яг энэ ижлэхэн тоогоор үржигжээвэл тийм тоог энэ матрицын урд нь гаргаад үржүүлээд бичиж болдог. За энэ бол матриц буюу ирэмлэгдсэн тоог скалаар буюу дан тоогоор үржих үйлдэлийн тухай ингэж тодорхойлж болж байна. За хоёр дахын сонирхъя, хоёр дахь үйлдэл. За хоёр дахь үйлдэл бол яг ижил хэмжээс хоёр матрицыг хооронд нэмж болох тухай ийм үйлдэл байна. Яг ижил хэмжээс хоёр матрицыг нэмж болох тухай ийм үйлдэл байна. За хэрвээ өөр хэмжээстэй бол энэ хоёрыг нэмэх тухай ойлголт гарахгүй. Яагаад ижил хэмжээстийг нэмэх вэ гэхээр яг ижил гишүүдийн харгалзан нэмдэг учраас. За жишээлбэл би А дээр нэмэх нь Б-гээр жишээ авъя. За А матрицаа очлаа. А1-1, А1-2, А2-1, А2-2 гээд за хоёрыг харьцах нь 2 гэдэг энэ матриц. За нэмэх нь яг ижлэхэн хэмжээстэй дахиад хоёрыг харьцах нь 2 матриц бичиж Б, Б1-1, Б1-2, Б2-1, Б2-2 гэж. За энэ бол яаж төсөөлж болох вэ гэхээр энэ хоёрыг яг ингээд давхцуул тавиад нэмж ийм гэж ингээд төсөөл. Давхцуул тавиад нэмэх юм бол эхний гишүүн нь А1-1 нэмэх нь Б1-1 гээд. Энэ бол 1-1 дугаар гишүүн гэж гарна. За энэ 1-2 дугаар гишүүн гэхээр энэ хоёрыг нэмнэ гэсэн үг. А1-2 дээр нэмэх нь Б1-2. За үүнтэй адилхан энэ хоёрыг харгалзуул нэмнэ. А2-1 дээр нэмэх нь Б2-1. За тэгээд А2-2 дээр нэмэх нь Б2-2 гэж. За ингээд хийхээр зэрэг матрицын нэмэх үйлдэл. Энэ нэг талаас их амархан боловч бид нар юг мэдэх ёстой вэ гэхээр анхаарах ёстой вэ гэхээр нэгдүгээр ижил хэмжээст матрицуудыг хооронд нэмнэ. Тэгээ нэмэхэд дахиад яг матриц гарна, яг адилхан хэмжээстэй тэдгээрт адилхан хэмжээстэй матриц гарна гэж ингэж ойлгож авах хэрэгтэй. За 3 дахь үйлдэлийг бид нар бас хийсэн байгаа. 3 дахь үйлдэл. За 3 дахь үйлдэл бол хоёр матрицыг үржих тухай юм үйлдэл байсан. Хоёр матрицыг. За хоёр матрицыг үржих гэхээр за энэ дээр эхлээд жишээ болгоод авъя. За А1-1, А1-2, А2-1, А2-2 гэж ингэж биччихэд за дараа нь дот за би дахиад энэ дээр бичье. Б1-1, Б1-2, Б2-1, Б2-2 гэж. За энэ бол хос үржүүрийн хэлбэр. Хов нэг гэдэг ийм үйлдэл чинь байх ёстой. Ийм. За юу хосоор үржиж ийн вэхээр эхний матрицын мөрийг нөгөө эхлээд хэвтэй буюу мөр дараа нь босоо гэдэг дүрм. Дараагийн матрицын багнуудаар нь хосоор үржиж ийн. За хос үржихийн тулд энэ нэг мөрөнд байгаа элементийн тоо, энэ багнанд байгаа элементийн тоо таарч явах ёстой. Тэгжээж хос үүсгэнэ шүү дээ. Хос үүснэ. Тэгэхээр энэ үйлдэлийг тодорхойлох гол зарчим бол энэ мөрөнд хэдийн элемент байна уу? Энэ багнанд хэдийн элемент байна уу гэдгийг таарч явах ёстой гэсэн үг. За энэ мөрөнд байгаа элементийн тоо гэдэг бол нэгдүгээр матрицын багны тоо. Энэ нэг багнанд байгаа элементийн тоо гэдэг бол хоёрдугаар матрицын мөрийн тоо. Тэгэхээр энэ үйлдэлийг тодорхойлох гарцаагүй нөхцөл бол нэгдүгээр матрицын багны тоо нь хоёрдугаар матрицын мөрийн тоотой таарч ивэл бид нар энэ хос үржүүрийг нийлбэрийг зохиож болно гэсэн үг. За тийм үйлдэл энэ үйлдэл тодорхойлогдсон. Тэрнээс ялгаатай үед бид нар энэ хоёрыг энэ үржих гэдэг энэ үйлдэлийг тодорхойлж чадахгүй гэж. За ингэж хэлж байгаа. За одоо бол жишээлбэл энэ дээр жишээ болгоод өчье. За энд одоо ингээд жишээ нь хоёр мөртөө. Тэгэхээр энд хоёр мөртөө матриц гарна. Ардлынх нь хоёр багантай, тэгвэл энэ хоёр багантай матриц гарна. Хэрвээ эхнийх нь 3 мөртөө байсан бол 3 мөртөө байсан бол жишээлбэл дараачих нь 2 багантай байсан гэж ингэж үзэх юм бол 3 мөртөө 2 багантай матриц гарна гэх мэтлээ. За одоо энийг хий.
Тэгэхээр нэгдүгээр мөр нэгдүгээр багны элемент гэхээр энэ мөрийг энэ багнаар хос үржүүлээд нэмчихнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл А за 1-1 Б 1-1. За энэ бол ер нь хос үржүүрийн нийлбэр байна. А Б-гийн хосын нийлбэр А Б-гийн хосын нийлбэр гэж. За дараачих нь мөн ялгаагүй ийм гарна. Дахиад А Б А-гаас 1 Б-гээс 1 нэмэх нь мөн А-гаас 1 Б-гээс 1. За энэ дээр ч гэсэн ялгаагүй А-гаас 1 Б-гээс 1 элемент А-гаас 1 Б-гээс 1 элемент ингээл нийлбэр гэж. За энэ дээр мөн А-гаас 1 элемент Б-гээс 1 элемент энэ дээр А-гаас 1 элемент Б-гээс 1 элементийн нийлбэрэ гэж. За ингэж гарна. За энэ бол нэгдүгээр мөр нэгдүгээр багны элемент. Тийм учраас бид нар энийг нэгдүгээр мөр гээд энд нэг төр зай орхиод тэгээд энд нэг зай орхиод нэгдүгээр багны элемент гэж ингэж тэмдэглэж болно. Нэгдүгээр мөр нэгдүгээр багны элемент гэдэг. Ингэж тэмдэглэж болно. Тэгэх юм бол одоо энд маш гайхалтай гоё шинж үүснэ. За тэр нь юу вэ нөхөр нөгөө хос үржүүрийн нийлбэр. Өөрөөр хэлбэл А1-1-ийг энэ хоёрыг нэмэх нь энэ хоёрыг нэмж байгаа. Энэ хоёр дээр юугаараа ижилхэн байна уу гэхээр 1-1 нэмэх нь 2-2 гэж. Тэгэхээр зэрэг энэ дээр ижилхэн байна гэсэн үг. Одоо анзаарах юм бол энэ 1-1 гэсэн хос энэ голынх нь 2 индекс. Энэ 2-2 гэсэн ийм хос нийлж байгаа. За одоо хэдүүлээ үзье. А1-1-ийн үржих нь Б1-1 нэмэх нь А1-2-ыг үржих нь Б2-ын 1 гэж. Тэгэхээр энэ голынх нь элементүүд нөгөө хос үржүүрийн нийлбэрүүд байдаг байх нэ. За яг энүүтэй адилхан энэ бол 2-дугаар мөр 2-дугаар багны элемент учраас 1-дугаар мөр 2-дугаар багны элемент учраас энэ 1-дугаар мөрийг 2-дугаар багнаа нь үржинэ. Тэгэхээр зэрэг дахиад ингэж бичнэ. 1-дугаар мөр энэ хоёр дээр нэг зай орхиод 2 гэж бичнэ. 1-дугаар мөр ингээд 2 гэж ингэж бичнэ. За тэгээд энэ голынх нь нөгөө л хос үржүүрүүд байна. Энэ дээр 1 2 2 гэдэг. За жишээлбэл энийг бичээд үзье. Энэ бол 2-дугаар мөр 2-дугаар багны элемент учраас 2 гээд энэ дээр 2 гээд бичнэ. 2 гээд ингээд 2 гээд бичнэ. За голынх нь мөн хос үржүүрийн нийлбэр учраас 1 2 2 гэж ингэж бичигдэнэ. 2 2. За энийг бас тэгж бичиж болж байна. 2-дугаар мөр 1-дугаар баг нь учраас 2 ба 1 2 ба 1 гэж биччихэд энийг яаж бичих вэ гэхээр А2-ийн 1 Б1-ийн 2 А2-ийн 2 Б2-ийн 2 гэж. За ингэж бичих чинь гэж тодорхойлж болд юм аа. За энийг ч гэсэн цааш нь их битээхэн бичиж болно л доо. Энийг ч гэсэн цааш нь их битээхэн бичиж болно. За энийг би одоо ерөнхий хэлбэрээр нь бичье. За энэ А гэдэг матрицыг үржиж байна. За энэ Б А Б гэдэг хоёр матрицыг үржлээ. Хоёр матрицыг. За энэ хоёр матрицыг үржихээр дахиад ийм матриц гарч байна. За энэ матриц чинь жишээлбэл И ба G дугаар элементийг яаж олох вэ гэж. Жишээлбэл 1-ийн 1-дугаар элементийг мөн үү? Эсвэл 1-ийн 2-дугаар элементийг яаж олох вэ гэвэл энэ баг саяын ярьсан зүйлийг бол тодорхой хэлж болж байна. За энд бол А-гаас нэг зүйл гарна. Б-гээс нэг үржүүр олдно. А Б-гээс нэг зүйл байна. За И ба G дугаар элемент гэхээр энэ И голдны юм орхиод энэ И байх ёстой. И дугаар элементүүд G дугаар элемент. Sorry. И ба G. Энэ И ба G. А-гийн И, Б-гийн G байх ёстой гэж. За тэгээд одоо голынх нь яаж ийм нэхэр 1 1 2 2 1 1 2 2 гэдэг яг ижлэгэн байгаа учраас би энийг К гэчээ. К гээд тэгээд энэ К-гаар нь нийлбэр авч ийна гэж. К-ийн зөв жишээлбэл манай тохиолдолд 1-ээс 2 гэж. Ингэж хийж яхана шүү дээ. Тэгэхээр энийг бол юу гэж нэрлэх вэ гэхээр хоёр векторын үржигүүлэл гэж ингэж тодорхойлж болдог. Яг ийм маягтайгаар. Энэ бол хоёр матрицын үржигүүлэл. Энэ бол А гэдэг матриц, тэрний элемент нь К, энэ Б гэдэг матриц, тэгээ К. Тэгээ энэ дээр яах ёстой вэ гэхээр 1-дугаар матрицын энэ К гэдэг бол энэ мөр, энэ багны тоо, 2-дугаар матрицын эхнийх нь бол энэ мөрийн тоо ижлэгэн байвал хос үржүүр зохиож болно гэж ингэж хэлж байгаа. За үүнтэй адилхан энэ үйлдэлүүдийг ч гэсэн бид нэр энэ матрицын элементээр нь бичиж болдог. Жишээлбэл энэ матрицыг би AEG гэдэг элементээр нь төсөөлөд бичих юм бол энэ матрицыг одоо
лямбдагаар үржүүлнэ гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр EG гэдэг элементийн лямбдагаар үржүүлсэнтэй адилхан гэж иймэрхүү маягтай бичиж болно. Иймэрхүү маягт. За энийг ч гэсэн бас яаж бичиж болох вэ гэхээр AEG гэдэг матриц нэмэх нь BEG хоёр матрицыг нэмэхээрээ ижлэгэн элементүүдийг нэмнэ гэж AEG дээр нэмэх нь BEG гэж. За иймэрхүү маягтай бичиж болно. За эсвэл энэ хоёрыг за би энд ялгаа дахиад арай энэс илүү ойлгомжтой хэлбэрээр бас тэмдэглэж бичиж болдог. За заримдаа би энэ матрицыг авахдаа А гэдэг матрицыг аваад за би энд хаалт хийж байгаа. Түүний E ба G дугаар элементүүдээр нь төлөөлүүлээд авч болно. А гэдэг матрицыг. Тэгэхээр А гэдэг матрицыг би лямбдагаар үржинэ гэдэг бол өөрөөр хэлбэл E мөр үржин гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр AEG гэдэг элемент тусврын лямбдагаар үржүүлсэн матрицтай ижлэгэн байна гэж. За энийг яаж бичиж болох вэ гэхээр лямбда А гэж элемент тусврыг үржүүлчихэд E ба G дугаар элементтэй адилхан гэсэн иймэрхүү тэмдэглэгээнүүд бас хэрэглэж болдог байна. За жишээлбэл энийг ийм маягаар бичиж гэвэл А гэдэг матрицын дээр за энэ EG нэмэх нь B гэдэг матрицыг нэмэх юм бол ийм элементүүдтэй. За энэ бол юу болох вэ гэхээр А, Б хоёрыг гишүүдийн нэмжихэд тэгээд түүний EG дугаар элементийг олохдоо гишүүн тусврыг нэмээд олно гэж ингэж бичиж болдог. За энэ А-гийн оронд том А аваад тэмдэглэсэн ч болно. Жижиг А-гаар бичсэн ч болно. Б-гийн оронд жижигийг бичсэн ч тохиолдол байж болдог. За ийм тэмдэглэгээнүүдийг бас хэрэгэлдэг ийм номнууд тааралдаг. За ихтэй бидний энэгээрийг хийх нь бол илүү ойлгомжтой байна. За тэгээд энэс хойш энийг А ба Б гэдэг хоёр матрицын үржүүрийн ерөнхий тодорхойлолт. Энэ бол айлгүрийн тодорхойлолт гэж ингэж ойлгох хэрэгтэй. За ингэж нүдэрээ хараад ингэж оноож байгаа энийг бол одоо заримдаа ингэж үржүүлж болно. Энэ мөрийг багнаар ингэж үржүүлж болно. За энийг бол одоо нүдэрээ харж гараараа хийдэг тодорхойлолт гэх юм арга энэ матрицыг үржүүлэх арга гэж хэлж болно. За энэ бол яг айлгүрийн тодорхойлолтоо. За тэгээд энэ матрицтай холбоотой энэ цагаан дасгалуудыг хийсэн хэд хэдэн бас ийм жижигхэн дасгал зүйлүүд байгаа. Хэрвээ энийг одоо сайхан тодруулж үзье гэвэл тэр видео бичлэгүүдийг үзээрэй гэж ингэж хүсье. За одоо дараа нь бид нэр одоо энийг ашиглаад энэ тодорхойлолтуудыг ашиглаад энэ матрицын тодорхой шинжүүдийг одоо дахиж хэлж үзүүлье таамаглаж. За матриц дээр хийх үйлдэлүүд тэдгээрийн маш чухал чанаруудыг товч үзье. За бид нар матриц А гэдэг матриц ямар нэгэн матриц өгөгдөх юм бол түүнийг тоогоор үржих үйлдлийн тухай үзсэн байгаа. За ингэж үржихдээ энэ тоогоор матрицын элемент бүрийг үржинэ гэдгийг мэдж байгаа. За ижил хоёр хэмжээс өгөх матрицыг нэмж болдог тухай үзсэн байгаа. Энэ хоёрын хэмжээ нь ижлэхүү учраас давхцуулаад харгалзах элементүүдийг нэмээд адил хэмжээстэй матриц гаргана гэж. За мөн хоёр матрицыг үржих тухай үзсэн байгаа. Хоёр матрицыг үржих тухай. За энэ бол яаж хийж ийнө гэхээр нэгдүгээр матрицын мөрийг хоёрдугаар матрицын харгалзах багнаар нь үржүүл тавина. Энд ард нь гарах матрицын E дугаар мөр G дугаар багны элемент гэвэл энэний E дугаар мөр энэний G дугаар багнуудын хос үржүүрийн нийлбэрийг тодорхойлогдно гэдэг. За ийм зүйлийг үзсэн байна. За энэ үйлдэлүүд дээр одоо бид нэр энэ матрицын үйлдэлээр анхаарах ер нь тогтоож хоцрох ёстой, ойлгож хоцрох ёстой маш хоёр чухал зүйлийг одоо хэлье. За хамгийн нэгдүгээр хэрвээ энэ хоёр матрицыг байрын солиод үржиж болдог бол за энэ ямар үед ингэж болох вэ гэхээр квадрат матрицын үед өөрөөр хэлбэл мөр багныхын тоон адилхан n-ийг харьцах нь n гэдэг матрицуудын үед ингэж үржиж болно. За ингэж үржиж болдог бол за энэ хоёрын хариу заавал ижил байх албагүй гэж. За ийм чанар аа. Тэгэхээр энэ бол одоо маш чухал чанар. Жирийн тоон дээр бид нэр байрын солиод байж болдог бол
хоёр матрицын байрыг ерөөсөө сольж болохгүй гэсэн ийм дүрмтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ Квант механикийн тооцоо гэхэд матриц дээр альва нэгэн үйлдэл хийхэд жирийн тоотой адил мэт боловч байрын сольж ерөөсөө огт болдгоо. Тийм учраас бидний бэлэн чийжилсэн олон томьёо ажилдаггүй. Гэхдээ хаалтны хуулиуд бол үлддэг гэдгийг санах хэрэгтэй. За ийм одоо анхааруулжтай зүйл байгаа боловч бас нэг сайхан давуу тал байна. Тэрний юу гэхээр хэрвээ энэ гурван матрицыг үржиж болж ивэл энэ матрицыг үржих дарааллыг дураараа хийж болно. Энэ үржих дарааллыг дураараа хийж болно. За ингээ гурван матрицыг үржинэ гэхийг яаж ойлгох вэ гэхээр за энэ хоёрыг эхэлж үржичээд гарсан матрицаар А-г үржиж болно. Энэ хоёрыг эхэлж үржичээд гарсан матрицаар С-г үржиж болно. Инглээ гэхэд адилхан байдаг. За энэ бол ямар шинж вэ гэхээр матрицын бүлэглэгддэг шинж. Тэгэхээр энэ матриц бол бүлэглэгддэг гайхамшигтай шинжтэй боловч байр шилэгдэггүй. Өөрөөр хэлбэл коммутатив биш шинжтэй гэж. За энэ хоёрыг бол одоо их сайхан ойлгох хэрэгтэй, тогтоож авах хэрэгтэй. За бусад талаар бол матриц бол бараг хэвээрээ байдаг. За энэ бүлэглэгддэг шинж эдгээрийг сайхан хэдүүлээ дасгал хийж үздэсгэнэ. За жишээлбэл энийг одоо бас хүүхдүүд ойлгомжтой болохын тулд нэг жишээ аваад үзье, хэлбэрхэн жишээ. За А матриц амархнаар 0 1 1 0 гэдэг. За ингэ авч. За Б матрицыг за 1 0 0 сөрөг 1 гэдэг ингээд авч. За одоо энэ хоёрыг үржүүлье. За энэ хоёрын байрыг солиод үржиж. Эхлээд Б матриц 1 тэг сөрөг 1 гэдээ авъя. За дараа нь яах вэ гэхээр тэг 1 тэг гэдээ ингээд аваад. За та нар одоо энэ хоёрыг үржээд үзээрэй. За энэ бол сайхан дасгал байна. За нэг пауз авч байгаад үржээд үз. За тэгээд хариугаа толгойд үзээрэй. За нэг яаж үржсэн бэхээр нэгдүгээр матрицын мөрийг энэний багнаар үржин. Тийм учраас хамгийн ихнийх нь энэ хоёрын үржүүр тэг нэмэх нь энэ хоёрын үржүүр тэг тэгээд нийлбэр нь тэг болно. Энэ хоёрын үржүүр тэг, энэ хоёрын үржүүр сөрөг 1 болно энд нийлбэр нь. За энэ хоёрын үржүүр 1 дээр нэмэх нь тэг буюу 1 болно. За тэг дээр нэмэх нь энэ хоёрын үржүүр тэг буюу тэг гарч. За одоо доотхын үржээ. Мөн ялгалгүй адилхан хийгдэн эхний багныг за дараагийн мөрөөр үржин. За тэгэхээр зэрэг яаж ийн нөхөр хоёр багантай хоёр мөртэй тоо гарна гэдэг шүү дээ. За нэгдүгээр баг нь нэгдүгээр мөрийн тоо нь энэ хос үржүүрийн нийлбэр энэ хоёрын үржүүр тэг нэмэх нь тэг гэдэг тэг гарч ийн. За дараагийн үржүүр 1 дээр нэмэх нь тэг гэдэг 1 гарч ийн. За энэ хоёрын үржүүр тэг дээр нэмэх нь энэ хоёрын үржүүр сөрөг 1. За энэ хоёрын үржүүр тэг дээр нэмэх нь дахиад энэ хоёрын үржүүр тэг гэдэг. За юм гарч. За ингээд энэ хоёрын байрыг солиход өөрөөр хэлбэл А-г үржих нь Б, Б-г үржих нь А гэдээ гарахаар энэ хоёр матриц бол өөр байна. Энд сөрөг 1 байсан бол энд 1 байна. Тэгэхээр энэ хоёр тэнцүү биш. Энэ матрицын элементүүдийн аль нэг нь л ялгаатай байх юм бол энэ хоёрыг бол тэнцүү биш гэж үздэг. Хоёр матриц яг тэнцүү байна гэхээр бүх элементүүд нь ижлэгэн байх ёстой шүү дээ. За ийм зүйл байна. За энэ гурван үйлдэлээс гадна матриц дээр дараа нь маш их хэрэглэгддэг нэг төгөөмөл үйлдэл байдаг. За тэр үйлдэлийг одоо хэлье. Энийг матрицыг хөрвүүлэх үйлдэл гэж ингэж нэрлэдэг. Хөрвүүлэх. За хөрвүүлэх гэдэг энэ үйлдэлийг англиар бол to transpose гэж, transposition гэж ингэж нэрлэдэг. To transpose гэж. Хөрвүүлэх үйлдэл to transpose. За тэгээд энэ яаж тэмдэглэдэг вэ гэхээр за А гэдэг матрицыг транспоз хийе гэж, хөрвүүлээ гэж энэ Т үсгээр ингэж тэмдэглэдэг. За энэ үйлдэлийг яаж тодорхойлдгийг гэхээр ерөөсөө л А матрицын И дугаар мөр Ж дугаар багны элементийг энэ одоо энэ матрицыг хөрвүүлнэ гэх юм бол юу болох вэ гэхээр энэ мөр баг нь хоёрын солино. Одоо энэ И дугаар мөр Ж дугаар баг нь байсан бол Ж гэдгийг мөр болгоод И гэдгийг баг нь болгоо. Хөрвүүлнэ гэхээр одоо энэ хоёрын индексийг байрын сольж ийн л гэж ингэж ойлгоо. Мөр багныг сольж ийн гэж ингэж ойлгоо. За дасгал хийгээд үзэхээр ойлгох байх. За 2, за 5, за 4, за 3 гээд. За энэ матрицыг хэдүүлээ хөрвүүлээ. Энийг хөрвүүлээ. За энийг хөрвүүлэхийн тулд ингэж ойлгож болно. За мөр багныг сольно. За энийг эхлээд мөрөөр нь 2 мөр болгоё. За нэгдүгээр мөрийг нэгдүгээр баг нь болгож чинь. Нэгдүгээр мөр нь 2 ба 5 учраас
баг нь олгоод бичгээр 2 ба 5 гэж ингэж бичнэ. 2 дугаар мөрийг 2 дугаар баг нь олгоод бичээ. Тийм учраас 4 ба 3 гээд за ингэж ийм үйлдэлийг хөрвүүлэх гэж хөрвүүл. За энэ үйлдэл ялгаагүй. Мөр багныг сольж байгаа юм чинь багныг ч мөрөөр сольж болно. Багныг ч мөрөөр. За би энийг 2 багна гэж үзээд одоо багныг мөрөөр солиё. Багныг мөр болгоё. За 1 дугаар баг нь 2 ба 4-ийг мөр болгоё. 2 ба 4 1 дугаар мөр. 2 дугаар баг нь 5 ба 3-ыг 2 дугаар мөр болгоё. 5 ба 3. За гэлээ гэхэд энэ хоёр яг адилхан гардаг. Ийм үйлдэл байна. За бүр энийг заримдаа бас яаж ойлгож болдгоо гэхээр энэ диагоналын элементүүдийн хэвээр нь орхиод хөрвүүлэхээр 2 ба 3. Тэгээд ийм толио ойлт гэж ойлгодог. Яг энэ диагоналаар. Өөрөөр хэлбэл энэ хоёрын байрыг сольж ийн гэсэн үг. Тэгэхээр 5 ба 4 гэж. За ингэж хийж болно. Толио ойлт. Өөрөөр хэлбэл мөр багныг солино гэдэг чинь яг юм толио ойлт хийгддэг гэсэн. За хөрвүүлэх гэж ийм үйлдэл байдаг. За энэ үйлдэл маш хэрэглэгддэг. Маш хэрэглэгддэг их чухал үйлдэл. За энэ үйлдэлийн нэг чухал чанарыг одоо бид нэр хэлж өгье. За энэ ямар чанар вэ гэхээр А матриц А ба Б хоёрын матрицыг үржээд за нэг матриц гарна. Тэр матрицыг хөрвүүлнэ гэдэг маань юутай адил байдгүй гэхээр энэ Б-гийн хөрвүүлсэн матрицыг А-гийн хөрвүүлсэн матрицаар үржүүлсэнтэй ижилхэн байна. За энийг харахаар энэ хоёрын байр солигдож байгааг анзаараарай. Байр солигдож байгаа. Хөрвүүллэхээр энэ сүүлээс нь эхлээд Б хөрвж ийн дараа нь А хөрвж ийн. За энэ бол маш чухал шинж байдаг. За энийг бас хэдүүлээ семинар дасгал болгоод баталгааг нь үзье. За энийг одоо олон матриц дээр хэрэгжилж болно. Жишээлбэл А, Б, за С, Д гэдэг ингээд ийм матрицуудын үржүүр байж боллоо гэж үзэхэд энийг хөрвүүлээ гэвэл яг хэвээр вөхөр хамгийн сүүлээс нь эхлэх нь шүү дээ. Д-гийн хөрвүүлээд за дараа нь С-гийн хөрвүүлсэн матрицаар үржээ, дараа нь Б-гийн хөрвүүлсэн матрицаар үржээ, дараа нь А-гийн хөрвүүлсэн матрицаар үржүүлдэг. А-гийн хөрвүүлсэн матрицаар үржүүлдэг. За ийм шинжтэй. За энэ чанаруудыг сайхан мэдж явах юм бол ерөнхийдөө бол энэ анхаарах гол 3 зүйл байна. За нэгдүгээр ерөөсөө матрицтай тооцоо хийхэд байрыг бол сэлгэж болохгүй, байр хамааг ерөөсөө сольж болохгүй. За дараа нь дураараа яг бүлгэлж болно. Энэ бол маш чухал. Дураараа бүлгэлж болно. За дараагийн чухал шинж бол одоо хөрвүүлэх юм бол хоёр матрицын үржүүрийг хөрвүүлэх юм бол байрын сольж хөрвүүлдэг. Одоо энэ буцхуулттай адилхан. Ямарваа нэг юмыг буцаана гэдэгтэй шатрын нүүдлийг одоо энэ Б нүүдэл хийгээд А нүүдэл хийлээ. За энийг буцаая гэж ойлгох юм бол эхлээд Ааг буцаах ёстой. Эхлээд эндээс дараа нь Бг буцаах ёстой гэдэг шиг. Тэрнтэй их төсөөтөө тогтоож авах хэрэгтэй. Ямарваа нэгэн үйлдэлийг хийчээ тэрийг болъё гэвэл хамгийн сүүлийн үйлдэлээс буцаадаг байрын сольдог байх нь шүү дээ. Тэрэн шиг А Б С Д гэчихэд одоо нэг ихээр Д А Б С гэ. Үйлдэлгээд ярих юм бол эхлээд Д үйлдэл хийж байгаа юм. Д С Б А гэдэг үйлдэлийг буцаая гэвэл хамгийн эхлээд энэ араас нь А-г нь буцаагаад Б-г нь буцаагаад С-г нь Д-г нь буцаана гэдэгтэй төсөөтэй байна. Яг энүүтэй адилхан ургуу гэдэг нь бол яг бас адилхан тэгж хийж яадаг. За ийм зүйлийг хийж болно. За энэ чанаруудыг одоо матрис дээрээ үйлдэл дээрээ сайхан тогтооод авах хэрэгтэй. Одоо энэ матрицын хэсгийг дуусгад бид нар бол тоогоор үрждэг үйлдэлийг чаддаг байх ёстой. Гишүүнчлэн нэмэж чаддаг байх ёстой. Үрж хүүллийг бол мэддэг байх ёстой. За үрж хүүллийг бид нар одоо дахиад сануулъя. Жишээлбэл энэ хоёр А Б гэдэг матрицын үржүүрийн И ба Ж дугаар элементийг бид нар яаж олдог вүлээ гэхээр А матрицын нэг элемент Б матрицын элементүүд үржигдэх ёстой. За тэгээд энэний И дугаар мөр Ж Б-гийн Ж дугаар багны элементүүд байх ёстой. За тэгээд энэ К-гаар нь сүүм аавна, нийлбэр аавна гэж. За ингэж тодорхойлдог шүү дээ. За энийг бол санаж байгаа. За энэ болохоор А дээр нэмэх нь Б матриц, нийлбэр матрицын И ба Ж дугаар элементийг олохдоо яадаг вүлээ? А И Ж нэмэх нь Б И Ж гэж харгалзах элементүүдийг нэмдэг шүү дээ. Нэмдэг. За энэ бол юу болох вэ гэхээр зэрэг лямбда А гэдэг матрицын И Ж дугаар элемент нь ямар байх вэ гэхээр элемент бүрийг лямбдагаар
үржүүлсэн байдаг гэсэн. За энэ шинжүүдийг бол дүрмүүдийг энэ үйлдэлүүдийг мэдж явах хэрэгтэй. Тэгээ тэрний энэ хоёр үндсэн сайхан чанар тэрнээс гадна хөрвүүлэх үйлдэл гэдэг нь энэ зүгээр энэ дээр ярих юм бол ээжигийн байрыг солино. Яг тодорхой мадар заваад хийх юм бол мөрийг бага нь болгож бичнэ гэсэн. Мөр багныг сольж бичнэ гэсэн ийм дүрм байна. За энэ хөрвүүлэх үйлдэлийн үндсэн чанарыг мэдж явах хэрэгтэй. За энийг мэдж явах юм бол цаашаа квант механикийн за 90 матрицын тооцоонуудыг бол амархан сайхан хийдэг. За амжилт хүсье.